мэндийн яам эмнэлгийн ажилтны цалинг нэмэх асуудлаар үйлдвэрчний эвлэлтэй уулзалт хийлээ. Харин эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрлэлийн эвлэлийн дарга наран туяа тодорхой санал туцсны улмаас хилцгийг орхин гаржээ. Сайн байцгаана өрхөн үзэгчдээ мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Мөнх баяр ажиллаж байна. Шатхуу ололтод тавьсан хязгаарлалтыг цуцлалаа. Зандан шатар амар баясгалан 2-1 улс төрийн сөргөлдөөний завсарын үр дүн. Шихийн хотог их сургуулийн оюутан мөнх төвлөрдөр гамшигаас хамгаалах сургалтад хамрагдсандаа баяртай байна. Top Iced Global хар хорны үзүүштэй газрууд шинэ дугаар манай эфирээр. 10 дугаар сарын 28-наас эхлэн Улаанбаатар хотын бүх шатхуун түгээх станцуудад АЕ92 бензинийг ямар ч хязгаарлалтгүйгээр худалдаалж эхэлсэн. Аль ч үйлдвэр Эрдэнэс баялагын яамнаас ойрын үед Наошкийн өртөөнөөс АЕ92 бензин ачсан 36 вагон дизель туш бүхийг 29 вагон ирнэ гэж мэдээлсэн бөгөөд энэ хүн бүрт хангалттай хөрөх тулд яаран сандран худалдаа авалт хийхгүй байхыг хүсжээ. Өмнө нь Ажуулар Эрдэнэс баялагын сайд Дандан ням Оросын албаны усаас Монгол улсад суугаа элчин сайд Алексей Евсиковтой уулзахдаа Оросоос нийлүүлэх шатгууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон боловч тодорхой тоо баримт дурдаагүй байна. Харин элчин сайд Евсиков олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Оросын албаны ус Монголд нийлүүлэх шатгууны хэмжээг буруулсан гэх буруу ташаа ойлголт өгч байгааг тэмдэглэсэн бөгөөд Монголд нийлүүлэх шатгууны нийлүүлэлт тасрахгүй хэвэн үргэлжлэнэ гэдгийг хэлсэн юм. Энгийн үед 20 мянган төгрөгийн бензин авдаг байсан хүмүүс одоо бүрэн банкад үргэж байна. Энэ хотын төвийн шатхуун түгээх станцууд дээр ачаал үүсгэж уртаараа л бий болгож байна. Монгол улс 2.6 сая тонн нефт бүтээгдэхүүн хэрэглэдгийн 97% нь А80, А92 дизель түлш байдаг. Харин үүний ердөө 2.6% нь агаарын хөлгийн түлш байдаг бөгөөд эдгээрийг 100% Оросын албаны усаас импортлдог байна. Жанчуудаас баттарч Iced Global. Монгол улсад улс төрийн халуухан өдрүүд үргэлжиж байна. Одоогийн байдлаар ардчсан намын зүгээс улсын их хурлын дээд дарга Булган туяагийн бүрэн эрхийг төтөлзүүлэхээр зэхэж байгаа бөгөөд Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал шатрын нарийн тоглоом үндэсний бүхий хатуу тэмцээнтэй төстэй байдлаар өрнөж байна. Энэ талаарх бидний бэлдсэн материалыг үзнэ. Өнөөдөр Монголын улс төрийн давцанд ерөнхий сайд Зандан шатар улсын хурлын дарга асан амар ойсгалан гэсэн хоёр гол өрсөлдөгч бий. Эхний шатанд амар ойсгалан ялалт байгуулсан бөгөөд оюун эрднийг огцорсны дараа Монгол ардын намын даргын судал эзэнгүй болсон. Ингээд тэрээр тухайн үеийн улсын дээд хурлын дарга Зандан шатрыг ялж эрх баригч намын удирдлагыг авч чадсан. Хоёр дахь тоглолтод түүний гол өрсөлдөгч санаачлагыг гартаа авсан бөгөөд улсын хурлын дарга ерөнхий сайд хоёр хоёулаа огцорсны дараа Зандан шатар албан тушаалаа эргүүлэн авч чадсан. Үүнд ерөнхийлөгч үндсэн хуулийн цэц улсын хурлын гишүүн инх баярнаар түүний талд орсон нь түүний хувьд том ялалт болж чадлаа. Хурлын дарга одоо тухайлбал өөрийгөө одоо адмирал компанитай огт холбоогүй гэдгийг хөншүүхийн байгууллагаас ингээд тогтоосон бичих. Гэхдээ адмирал би хувь эзэмшдэггүй гэдгийг л нотлоод байгаа шүү дээ. Хэн хувь эзэмшдэг гэж яриад байгаа юм. Компани одоо хувь эзэмшдэг өөрийнхөө нэрээр хулгай хийдэг хүн байдаг юм уу? Өөрийнхөө нэрээр. Энэ бүхний дараа амар уйсгалан ялагдлаа хүлээн зөвшөөрч ноцтой авилгын хэрэг улмаас сайн дураараа огцорсон юм. Нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Монгол улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдын албан тушаалаар шагнуулж байгааг Монголын ард түмэн тэр аяараа харж авсан. Улс төрийн энэхүү хатуу тоглоомын бас нэгэн хохирогч нь улсын хурлын дэд дарга Булган туяа болж магадгүй байна. Улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс түүний гишүүний бүрэн эрхийг нь хүчингүй болгохыг шаардаж байгаа. Үүний шалтгаан нь үндсэн хуулийн цэцээс ерөнхий сайд Зандан шатрыг огцруулсан улсын хурлын шийдвэрийг хууль бус гэж үтсэнтэй холбоотой юм. Тухайн үед энэхүү шийдвэрийг гаргахад улсын хурлын дэд дарга Булган туяа даргалж байсан бөгөөд түүний гаргасан энэ шийдвэрийг улс даяар хүндхэн хүлээж авсан юм. Зурчлаа юм уухаас одоо болохгүй байна. Миний хувьд л уухаал юм. Яа харин. Энэ бүхний эцэст амар ойсгаланд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрх мэдлээ уруулан ашиглаж их хэмжээний хахуул авсан хэрэгт буруутган яллагтагчаар татах саналыг прокурорын байгууллагт ирүүлсэн байна. Мөрчөөс гаргасан санал бол үндэслэлтэй гэж үзэж улсын хурлын гишүүн амар ойсгаланд холбоотой. Үүний дараа Зандан шатар хариу захиалт өгсөн бөгөөд ерөнхий сайдыг огцруулахыг одоогийн сайд нарыг оролцуулан 71 гишүүн дэмжсэн байна. Харин одоо ерөнхий сайд Зандан шатар шинэ засгийн газраа байгуулж байна.
Тийм учраас одоо би шадар сайд амар сайхан сайдыг бас ажлаас чөлөөлж байгаа өнөөдөр мэдэгдэж байна. Ерхий сайдын өрөө шимпэнд Төр засгийн энэ бүх зөрчилдөөнд засгийн газрын төлөөлөл болсон гүйцэтгэх засаглал, улсын их хурал, ерөнхийлөгч, шүүх прокурорын байгууллагууд бүгд оролцож байна. Учир нь ардчилсан нийгмийн хяналт тэнцвэрийн тогтолцоо ингэж л ажилдаг. Үүний зэрэгцээ энэ бүхний эцэст ард түмний дэвчээр барагдан төр засгаас идэвхтэй ажиллахыг шаардаж эхлэв. 10 дугаар сарын 15-наас хойш улс даяар бүх төрлийн сургуулиуд хаагдан багш нар ажил хаялт зарлаж, цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Мөн үүнтэй зэрэгцэн эрүүл мэндийн салбарын ажилтнууд тэдэнтэй нэгдээд байна. Батадалай Багдаяв, Жанчивдэрч Баттэрч, Ice Global. Эрхэм үзэгчдээ та бүхэнд цөөн хормын мэдээг хүргье. Хөдөө аж ахуйн үйлчлэлтийн бэлтгэл ажил дуусаагүй үргэлжилж байна. Тодорхойлбол аймаг сумдын аюулгүй нөөцийн өвс бэлтгэх ажил 50 гаруй хувьтай, тэжээлийн бүрдүүлэлт 40 орчим хувьтай байна. Одоо аймаг сумын өвсөжилийн нөөцийн бүрдүүлэлтэн дээр бас тодорхой хүндрэл бэрхшээлүүд тулгуурж байна. Энийг одоо улсын онцгой комиссийн хуралдаанд бид бүхэн бас танилцууллаа. Ингээд улсын онцгой комиссийн хурал цаашлаад засгийн газрын хуралдаанд одоо танилцуулж аймаг сумын өвсөжилийн нөөцийг одоо нөхөн бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх ийм ажлууд бас шийдэгдэх байхаа гэж ингэж найдаж байна. Харин малчтын төвшөнд 1.3 сая тонн хадлан бэлтгэжээ. Төвийн болон баруун бүсийн малчид зүүн аймагуудаас хадлан тэжээлээ базаасан. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад хүчит тэжээлийг илүү их бэлтгэсэн байна. Харин ургац хураалт бүрэн дууссан гэж мэдэгдлээ. Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийн үйлдэлийг таслан зогсоолоо. Тодорхойлбол 23 настай Б гэгч эрэгтэй бусдын мэдээллийг ашиглан Баатка гэх Facebook хаягаар олон хүнийг залилсан нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн 4-р сараас эхлэн хандив тусламж хүссэн хүмүүсийн мэдээллийг захин орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулан зохиомл байдлыг зориудаар бий болгон залилж байжээ. Он гарсаар телеграмаар даалгавар биелүүлэхтэй холбоотой 767 хэрэг бүртгэгдээд байна. Телеграмаар даалгавар биелүүлж эхний ээлжинд 8600 төгрөг, 9200 төгрөг шилжүүлдэг гэх залилан хамгийн өндөр хувьтай байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүнчлэн мөнгөө өсгөн, банкны эрх шилжүүлнэ, зээлийн аппликейшны эрх сунгаж өгнө гэх зар мэдээний дагуу холбогдож 229 хүн хохирсон байна. Гэр бүлүүдийг соён гэгэрүүлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэхэд зарцуулах төсөв хангалтгүй байна гэв. Тодорхойлбол 2025 онд манай улсын 1.2 сая гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулахаар баталсан 1 тэрбум төгрөгийг төсвийн тодтголоор 145 сая төгрөг болгож бууруулжээ. Ингэснээр нэг өрхөд 143 төгрөг ногдох болсон байна. Түүнчлэн эх оны төсвийн төслөөр гэр бүлийн хөгжилд 123 сая төгрөг төсвөлснөөс нэг өрхөд 123 төгрөг ногдох болж 8.5 дахин буураад байна. Ийхүү хүнээ гэр бүлээ хөгжүүлэх үйл ажиллагааг орхигдуулж байна гэж Хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Баяр сайхан хэллээ. Бетон зурам гэдлэлийн үйлдвэрийн 10 зөрчилтэй байжээ. Тодорхойлбол түүхийн эдийн чанарт тавигдах шаардлагыг хангаагүй, цементийн хадгалалт буруу, технологийн горим мөрдөөгүй, хүйтний нөхцөлд бетон зурам бэлтгэхдээ температурын дэглэм зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Нийслэлийн хяналт шалгалтын газраас хийсэн шалгалтад 88 үйлдвэр хамрагдсанаас 66 нь ажиллаагүй, харин 32 нь хэвийн ажиллаж байжээ. Зөрчилтэй гарсан аж ахуй нэгжид улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж зөрчлөө арилгахыг үүрэг болгосон байна. Яг одооноос Бурят хэлтэй танилцаарай гэж Буриатын мэдээллийн технологийн инженерүүд урьж байна. Тодорхойлбол Yandex Translate захин талбарт Бурят хэлийг ашиглах боломжтой болжээ. 100 гаруй хэлнээс Бурят хэл рүү орчуулах боломжтой. Одоогор 120 мянган өгүүлбэр бэлэн байгаа бөгөөд яриа таних шинэ хувилбарууд удахгүй гарна гэж амлаж байна. Шихийн хутаг их сургуулийн оюутнууд гамшигаас хамгаалах сургалтын төвийн 116 дугаар ангид сургалтанд хамрагдлаа. Энэ үеэр тус сургуулийн оюутан мөнх төвлөрдөр уг сургалтанд хамрагдсан явдалтай баяртай байгаагаа хэлсэн бөгөөд тэрээр энэ үеэр гамшигаас хамгаалах олон сургалтанд хамрагджээ. Гамшигаас хамгаалах сургалтын төв нь ийм төрлийн сургалтыг ганц ихтэй сургууль төдийгүй ерөнхий боловсролын сургууль, аж ахуй нэгж, төрийн байгууллага болон бүхэл насны иргэдэд ордог байна. Энэхүү сургалтын ач холбогдол нь аливаа гамшигаас урьдчилан сэргийлэх, түүнээс авран хамгаалах, гар ус шиг арилгахад ихээхэн чухал бөгөөд энэ нь учирч болдсошгүй аюулаас урьдчилан сэргийлж түүнийг хохирол багтай таван туулахад тустай юм.
Тийм ч яг хүний яг амьд тулсан нөхцөл яг хамгийн хэрэгтэй зүйлүүдийн нэг нь болохоор яг хүн болгон ерөөхдөө бол яг энэ талаар ерөөхдөө мэдлэгийг ер нь авах хэрэгтэй юм шиг одоо л санагдчихэв. Өмнө нь бол зүгээр юм байдаг л яг хүн болгоны мэддэг зүйл юм шиг байсан. Одоо ингээд суугаад үзэхээр яг мэдхгүй анзаараа үзүүл зөндөө байсан. Мөнх төгөлдрийн хувьд өмнө нь энэ төрлийн сургалтад хамрагдаж байгаагүй бөгөөд тэрээр урд нь гамшигаас хамгаалах талаар ямар ч ойлголтгүй байжээ. Мөн тэрээр утаад орчноос аврах сургалтын үед харанхуй орчин дадлага хийгээд амжилттай байсан гэж ярьлаа. Яг тийм нөхцөл сая хичнээн яг хиймэл орчин байсан ч гэсэн ингээд яг өөрөө ингээд яваад утсан бас айгүй юм маань яг хэрвээ яг ийм нөхцөлөд орвол гэсэн яг нэг тийм яг нэг тийм яг нөхцөл байдлыг хиймлэр ч гэсэн ерөөхдөө мэдэрч авлаа. Бид нар одоо гамшиг осол тохиолдсны дараа арга хэмжээ аваад мөнгө төгрөг зарлахтаас илүү урьдчилан сэргийлэх ажлыг хамгийн түрүүнд маш их одоо үр дүнтэй хийж зохион байгуулснараа сүүлд учрах хор хөнөөл маань төдий ч нэ багс авчиж байгаа. Мөн энэ сургалтын үеэр Шихийг хутга их сургуулийн оюутан залуус гамшигаас хамгаалах сургалтын талаар олон зүйлийг сурч авснаа өгүүлж байв. Тэдний хувьд энэ сургалт цаашдаа амьдралд нь учирч болох аюулаа сэргийлэхэд ихээхэн тус нэмэр болж байгаад баяртай байгаа илэрхийлсэн юм. Энэ бол маш хэрэгтэй сургууль. Одоо саяны гэрний жишээ дээр ихэд аврагчдыг хүлээх боломжгүй учраас өөрсдөө иргэд бид нар тэрийг мэдэж унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр хүн болгон энэ сургалтанд хамрагдаад мэдээсэй гэж хүсэж байна. Гамшигаас хамгаалах сургалтын төвийн 116 дугаар ангид 2016 онд байгуулагдсан бөгөөд тус анги байгуулагдсан цагаас хойш энэ чиглэлийн сургалтыг байнга зохион байгуулж иржээ. Мөн тус анги 2025 онд Монгол Улсын 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль болон төрийн албан хаагчдад энэхүү сургалтыг явуулсан байна. Жанчуудаас Баттаж, Батталла Багдаяв, Евгений Павлов, Ice Global. Улс төр шатхууны дараалал ярилгүй төр амьсгаа авъя. Дараагийн сурвалжлага танд жинхэнэ гоо зүй таашил авчирна гэж амлая. Манай хөтлөгч Мария Латашева Монголын эртний магадгүй ирээдүйн нийслэл хар хорон хотод очиж тус газрын хамгийн сонирхолтой 5 газрыг үзэж сонирхлоо. Одоо та бүхэнд өг нэвтрүүлгийн бяцхан танилцуулгыг хүргье. Мэдээж хар хорны хамгийн гол турцлагуудын нэг бол Эрдэнэ 100 хід. Энэ бол Монгол байгуулагдсан анхны буддын хід юм. 16 дугаар зуунд хар хорон хотын суурин дээр баригдсан бөгөөд өнөөдөр гадаад дотоодын жуулчдыг хамгийн түрүүнд авчирч үзүүлдэг гайхамшигт газар юм. Хідийг хүрээлсэн 108 сувраг үнэхээр сүрлэг шүү. Нэвтрүүлгээ бүтнээр нь манай эфирээр үзээрэй, алдаж болохгүй шүү. Баярлалаа баяртай хөтлөгч мөнх баяр байлаа. Дараа дахин уулзцгаая.